Лаг энэ хараа. Яагаад таг байгаа юу болоод байгаа талаараа хуваалцъя гэж бодлоо. За сүүлийн нэг сар бүр юу вэ? 2-3-7 хоног бит хоёр бүр яг нэг юм вирусцэн компьютер шиг л байна. Юус юу ч хийж чадахгүй. Ковид аваад ковид авснаас хойш бүр яг нэг юм мэдгүй ялцчихгүй би өөрөө ч болоод байгаа мэдгүй нэг юм манарсан байдалтай байна. Тийчэнтэй. Тэнгэн баш яа юм шин тий. Тэгээд өглөө босоод л жоохон энергитэй байж байгаа л кофего чаал нэг жоохон аяга тав мав галтагаа цэвэрлээл нэг 30 минутын дараа буцаал бүр ингээл гэл сул байгаа л алга болчихно. Тийм байгаад байна. Тэгээд өнөөдөр тэгтээ бас аваа гайгүй шүү. Жоохон ингээ ханаад төрснөгийн вирус энтергийн урд нь яваад исэн юм лээ. Сая яг ингээд вирусын жинхэнэ вирусын хүрсэн чинь бүр хүлээ шүү дээ. Бүр сонжиралдаж, зууралдаж, зунгаарлаа л хоёулаа уйлж малаал сууж байгаа. Тэгээд би ч яах өөрөө нэг юм ингээд болоод яваад байгаа. Тэгээд бид нар тэнгэж нөлөөж байгаа юм чи хүүхдэд бас нилээн л хүнэл байгаа хэл та. Миний охин чи шөнө ойлаад унтахгүй тэгээд шөнө хүүхдэд тэрвэрэд суугаад хончгаар би маргааш нь би өөрөө ямар ч ирж хүчгүй нэг тийм байгаад. Тийм нэг аваа ирж хүчтэй царайлаа яваад идэв гэсэн чи байхгүй шүү. Сүүлдээ бүр тийм царай гаргаж тэнхэлгүй болсон. Хараад цэрлэн хөдөлдөг хүний маань бараг сэжиг нь хөдөлж байгаа шүү гэнөө. Бүр заваараа л би чинь гахад цаал нэг сүргээтэй хүн шиг л яваад байна. Төрхөөс хэцүү юм шүү. Би одоо дөрөв төрхтэй ингэж амар удаан сулдаж явчихсан нэрээс санахгүй. Төрөөл нэг гайгүй хоолунд идэл дорол сэрэгчтэй ш гэсэн чинь идээд байгаа хэрнээсээ л бүр эдсэн усанд хаавар ороод ингиймэр улмал бүр сүлдэл тийм байгаад байна. Тэг иймэрхүү байдалтай байгаад энэ хүмүүстээс яг ямархуу байгаа яа гэж бодоод зөндөө хүмүүсээс чат мессеж ирсэн байсан. Тэгээд ер нь аль ихэнхт нь хариулаагүй орхисон байгаа. Ганц хоёр ерөнхий ирсэн асуултуудад нь би энэ видеогоор бас хариулъя гэж бодлоо. Ер нь аль ихэнх хүмүүс Австрали руу ирэх талаар л асуусан байсан. Яг тэгээд Австралид ирээд сургалтын визаагаар солиулах чаа хүмүүс маань надаас тэр миний солиулжсэн эйженси манай найз охины хаягийг аваад тэгээд холбогдоод бас тодорхой хэмжээний урамшуулалтай визаагаа солиулаад яваарай. Би яг энэ тал дээр бол тусалж өгч чадна. Зарим нэг хүмүүс бол арай нөгөө надаас миний хэрээс хитэрсэн бас тусламжууд асуугаад, дуурлаад, гондоод бас тиймэрхүү хүмүүс бас байсан. Тэгээд би чадах юмдаа л чадна гэж хэлэх болохоос одоо юу гэдгийг намайг зориод тэр би ажил олоод байр олоод ингээд чиглүүлээд өгнө гэж бол би үнэхээр хэлж чадахгүй. Өөртөө төвөөгөөдаад өрөөлд бас тээж чадна гэж хэлээд бас бусдын амьдралаар тоглоод өгөхгүй. Тийм болохоор би чадахгүй зүйлдээ зүгээр шууд чадахгүй үгүйгээ хэлждэг шүү. Тэгэхээр тэрэнд маань бас гомдоод намайг бас ингээд янз янзаар хэлээд оромжлоод таах Австралид ирж байхдаа ямар байснаа мартчихээ энтергээд би яг Австралид ирсэн нэрээ л байгаа. Яг анх яаж ирсэн яг тэрэн шиг л байгаа. Ихэнх нь ер нь ингээд влог үзэж байгаа хүмүүсээс холбож байгаа хүмүүсээс харахад ихэнх нь баг ирчүү яач вэ те би ирсэн шүү гэсэн хүмүүс зөндөө байсандаа бүгдэнд нь баяр хүргэе. Эхний ээлж нь эхний нэг 6-7 сар бол сэтгэл санаа нэлээд тогтворгүй гэрлүүгээ буцмаар хэцүү санагдах үе зөндөө байдаг. Тийм болохоор бүгдээрээ бас сэтгэлийн тэнхээтэй. Тэгээд анх яах гэж ирсэн зорилгоо байн санаад одоо ингээд төвчээр алдагдах үедээ одоо яах гэж анх ирсэн те яах гэж ер нь бол
зорьсон гэдэг тэр том зорилгоо байнга ухамсарлаж тэгэж бас өөрсдийгөө хурцлж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд хэдэн сар болоод ирэхээр арга ивэ болоод цаашдаа тэгээд ажгүй дээ. Шууд ингээл Монголоосаа гараад мөнгөтэй болол тэ сайхан амьдарч гэсэн юм байхгүй. Тодорхой хэмжээний бас тэ даван туулах бэрхшээл гэж тодорхой хэмжээний даван туулах бэрхшээл гэж байгаа. За гаргах ёстой золиос гэж байгаа. Тэр бүгдээрээ энэ бүгдээ сайн тунгааж бодож бас шийдвэрээ гаргаарай гэж бас хэлмээр байна. Одоо гэр бүлээ орхиод өөр хүүхдээ артаа үлдэж явж байгаа хүмүүс л хэцүү шүү дээ. Тэгэхээр бас сэтгэлийн тэнхээтэй байгаарай, хүчтэй байгаарай гэж бас хүмүүстэй хэлмээр байна. Ер нь аль ямар их хэмжээний сэтгэлийн тэнхээ төвчээр гаргана тэр бүхнийгээ сэтгэл зүгээрээ хүн буцааж төлдөг тийм болохоор юмыг хоёр талаас нь бодож тунгааж ямар их золиос гаргаж ямар их зорилгын төлөө тэмүүлж байгаагаа бас байнга бодож өөрсдөө сайн хурцлж агаарай гэж бас хэлмээр байна. За тэгээд иймэрхүү байна. Бүр 5 цаг алга болсон байсан болохоор та хэдэд бас яг ямархуу байдалтай юу игээд байж байгаа хуваалцъя гэж бодоод булууны ясмаас авсан ясмасаа чанаад одоо жоохон өөрийгөө тордоод босгож авахгүй бол хойлоо гой чөмөг идэ заяа. Босгож аваад тэгээ буцаад видеонуудаа хийгээ явъя да. Ингэж хэлэхгүй видеогоо стенер эрчтэй хийгээ явна манайх чөтгөр сонсч юм уу яадгийг хорлоод байгаа юм гэхгүй. Дугайл ижээ видеонуудаа үргэлжлүүлээ хийгээд явчих баха. За тэгээ дараах үеэрээ хэлсэн. Тэр бай. На. Энэ хиний хүүхээ